засгийн газраас өнгөрсөн жил одоо шийдвэрлсэн шийдвэр байгаа. Одоо энэ хам богд болоод 70 задгаад одоо манлай хойшоо энэ дунд говийн одоо өлзий сум мандлагыг дамжсан тусгай зориултын 4 игний замыг барьж байгаа. Тэгээ энэ жил ажил нь эхлэн зураг төслийг хийгээд дууссан байгаа. Тэгээ бид төр хувийн хвшлийн түншлэлээр зарлах гэж байна. Одоо өнгөрсөн одоо сард бид нар замууд чойр чиглэлийн одоо хүн даацын тусгай зориултын замын одоо сонгон шалгаруултыг хийсэн байгаа. Одоо энэ 4 сарын 3-нд одоо нээлтийг хийх гэж байна. Одоо замаа нээх гэж байна. Тэгэхээр бид нар ингэж хийж одоо замаа барихгүй бол хамгийн гол одоо ачааллыг авч байгаа. Монгол улсын би сая хэллээ. Монгол улсын одоо нийт экспортын 90%-ийг импортын одоо 80 гаруй хувийг дорногоо өмнө хоёроос хийж байгаа учраас бид нар одоо энэ хоёр аймаг руугаа хүн даацын тусгай зориултын замыг нэн тэргүүнд ингэж хийж одоо осол авааргүй одоо зорчих ачаа тайвар чөлөөтэй боломжийг нээж өгөх. Тэгэхгүй болохоор одоогийн байгаа зам нь хэмжээ хязгаартай 44 тонн гэж заагдсан. Тэгэхээр зэрэг том одоо машинууд явж чадахгүй хил ама хийдэг. Ялангуяа шатхууны компаниуд тийм үс энийг ингэж шийдэж байгаа гэдэг хэлээ. Даацын 4 игний авто машины нөгөө зам хизээ яг ашиглалтанд авах юм ба одоо болохоор ч нөгөө дац гэтрүүлж яваад машинууд зам эвдэрлэж байгаа. Тий. Гэхдээ хуучин замаа бид нар засаж байна. Өнгөрсөн жил одоо явж байгаа замд 40 тэрбум их засвар хийсэн. Энэ жил бас 40 гаруй тэрбум их засвар хийн. За шинэ зам мэдээж одоо төр хувийн хвшлийн түншлэлээр баригдах учраас тендер зарлагдаад ямар компани орж ирэх нь хэдэн газараас зэрэг эхлэх нь гэдэг нь тэр үедээ гэрээгээр шийдэгдэнэ гэж хэлсэн.